Монголын кофений зах зээл бол сүүлийн жилүүдэд маш хурдцтай өсөж байгаа юм, динамик зах зээл байгаа. За тэгээ кофений хэрэглээ ч гэсэндээ хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэлээд хурдцтайгаар орж байгаа. Өмнө нь бол одоо хүмүүс хөвчлэн найруулдаг кофе хэрэглэдэг байсан бол одоо чандаг кофений хэрэглээ бол нэлээд өсөлттэй нэлээд өсөлттэй байгаа. Өнгөрсөн 5 жилийн хугацааны дундаж кагар нийлмэл өсөлтийг жил бүрийн өсөлтийг харахад жилд дунджаар 30-35% өсөлттэй харагддаг. Буюу одоо нөгөө зах зээл мод баруун 2-3 жилд даблдж байгаа юм маш хурдцтай өсөж байгаа зах зээл. Тэгээ энэ хэрэглээний хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэглээнд маш ихээр нэвтэрж байгаа гэдэг нь мэдээж байгаа ойлгомжтой байгаа. Тэгээд үүнтэй уялдуулаад одоо хүмүүсийн өдөр тутмын кофегаа худалдаж авч байгаа үнэнд ер нь яг юу нөлөөлөд яагаад энэ цаана ямар одоо хүчин зүйлс явд юм бэ гэдэг юм бас сонирхолтой байх гэж бодож байна. Кофе маань өөрөө олон улсын зах зээлд Нью-Йорк болон Лондонд арилжаалагддаг ийм хөдөө орон нутгийн commodity буюу товарын бүтээгдэхүүн байгаа. За тэгээд өнгөрсөн 2 жил бол маш ийм савлгаатай ийм шуургатай далай дээгүүр кофений дэлхийн кофений зах зээл ер нь одоо явлаа л да. Юунаас шалтгаалсан бэ гэхээр 24-25 онд бол Бразил болон Вьетнам гэдэг хоёр улсын энэ хоёр улс маань өөрсдөө нийлээд дэлхийн кофений зах зээлийг нийлүүлэлтийн 60%-ийг нь хангадаг ийм хоёр улс. Тэгээ энэ хоёр улсад ямар нэгэн одоо юу гэдэг улс төрийн тогтвортой бус байдал тийм таагүй нөхцөл байдлууд үүсэх цагуурын аливаа эрсдлүүд гарах ихээр бороо орох эсвэл огт бороо орохгүй байх ч гэдэг юм. Тэгээ иймэрхүү юмнуудад бол маш мэдрэг юм зах зээл байдаг. Бараг өдөр тутмын Бразилийн Minas Gerais гэдэг гол нөгөө кофе үйлдвэрлэдэг бүс нутагт бороо хэрэг орсон гэдгээр өдөр тутамдаа 5-10% хүртэл савладаг ийм зах зээл байгаад байдаг байхгүй. Тэгэхээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд тэр нэлээд одоо яагаад кофений commodity index буюу одоо бидний зах зээл дээрээс худалдаж авдаг кофений үнийн маань үнийг тодорхойлж байдаг индекс өөрөө бараг 3 дахин өссөн. Буюу жил хагасын дотор одоо 150 байсан бол бараг 450 руу очиж түүхэндээ байгаагүй хамгийн өндөр очсон. Тэр ч гэсэн одоо Монголын хэрэглэгчдийн ууж байгаа кофений үнэнд нөлөөлсөн байна. Мэдээж одоо энэ үн маань эцсийн хэрэглэгчид очиж нөлөөлөх нь бага зэрэг удаашралтай байдаг ч гэсэндээ одоо роостеринууд буюу хуурдаг, кофе хуурдаг байгууллагууд, кофе шопууд гэх мэтчлэн ритейлерүүд гэх мэтчлэн эдгээр маань тодорхой хэмжээгээр тэр эрсдлийг хэсэг зур үүрж агаад эцсийн хэрэглэгч рүү ер нь бол нэг 6-9 сарын лагтаагаар хоцрогдолтойгоор одоо хурж үйлчлдэг. За тэгээд өнгөрсөн жил бол нэлээд олон Монголын зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын кофений үн өссөн. Таад бас өөртөө анзаарсан бах JS, CU гэх мэтчлэн convenience coffee бол convenience дэлгүүрүүд дээр ая тухтай дэлгүүрүүд дээр зарагддаг кофений хэрэглээ бас Монголд нэлээд өндөр байдаг. Тэгээд тэр кофений үн ч гэсэндээ одоо аяга кофений үн ч гэсэн нэлээд нэмэгдсэн гэдэг бүгдээр анзаарсан бах 1000-аас 2000 төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Тэгэхээр одоо энэ нэлээд бодтойгоор одоо нөлөөлдөг юм байна. Тэгэхээр бас танай компани хувьд бол одоо CU дээр борлуулагдж байгаа кофений гол нийлүүлэлтийг хийдгээ гэсэн ийм мэдээлэл бас байгаа. Тэгэхээр өнөөдөр бас ер нь Монголын зах зээл дээр яг кофений нийт эргэлдэг үнэ 120-180 орчим тэрбум төгрөгөд эргэлддэг болсон гэсэн ийм зах зээлийн мэдээлэл байна л да. Тэгэхээр энэ дүнгээс харахаар нэлээд өсч байгаа том зах зээл. Тэгээд та сая хэлээ 30% жил тутмын өсөлт байна гэж. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар ер нь манай хэрэглэгчдийн зан төлөв талаас үүнд яг нөлөөлж байгаа гол шалтгаан юу гэж та харж байна? За хэрэглэгчийн өмнө нь би хэлсэн хвчлэн одоо юу гэдэг найруулдаг кофе уудаг гэсэн бол чандаг кофе руу шилжиж гэнэ гэж байна те. Энэ өөрөө хотжилттай уялдаад одоо энэ ая тухтай дэлгүүрүүд бол нэлээд нөлөөлсөн гэж би харж байгаа. Хотын соёл, ажил, идэвхтэй ажил хийдэг хүмүүсийн ихэнх нь одоо маш ойрхон accessible одоо гэрээ хажууд, ажлын хажууд гэдэг утгаарсан UGS-с явж ороод кофегаа авдаг. Дээрээс нь кофе шопинг кофе бол одоо 9-12 мянган төгрөг гэдэг бол
convenience айтхтай дэлгүүрийн кофе бол $1 кофе гэдэг концепт байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр чандаг кофе маань өөрөө хүмүүст accessible болж байна. 300-500 төгрөгийн нөгөө найруулдаг кофе уудаг байсан хүмүүс шууд одоо 9,000 төгрөгийн кофе шопын кофе уух нь айгүй тийм хитрхи өндөр нөгөө алхасдаг хэрэглээний шилжилт болох учраас тэрэн дунд нь яг тэр том гэпийг энэ convenience дэлгүүрийн кофенууд одоо нөхөж өгж байгаа мó гэж тэр орон зайг нөхөж өгж байгаа. Тэгээд хүмүүст ч гэсэндээ амт чанар болон яг стандарт байдлаараа хүрж байгаа учраас нэлээд сүүлийн үед convenience дэлгүүрүүд Монголд нэгдснээс хойш кофений хэрэглээний соёл маш хурдцтай өөрчлөгдөж байгаа. Convenience дэл 3,000, 4,000, 5,000 кофеноос цаашаа 9,000 кофе руу шилжих бол арай нэг 300, 500-аас шилжихээс хамаагүй тийм юу байдаг. Тэгэхээр хотжилт, айтхтай дэлгүүрүүдийн accessible байдал, за тэгээд насжилт монголчууд бол ерөөхдөө нэлээд залуу дундаж Монголын дундаж насжилтны 27-28 гэдэг л үү те. Залуу одоо дундаж настай улсад тооцогддог. Тэгэхээр идэвхтэй ажил хийж байгаа хүмүүс одоо бид нар өөрсдийнхөө хэрэглэгчийг бол 20-45 насны хүмүүс гэж хардаг. За тэгээ 20-45 насны хүмүүс маань одоогоор 1.3-аас 1.4 сая хавцаа байдаг гэдэг нэг тоо байгаад тах шиг байсан. Тэгэхээр энэ бүх хүчин зүйлүүд бол нөлөөлж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр мэдээж кофе бол Монгол улсад 100% импортоор орж ирдэг. Монгол улс бол тариалдаг. Тэгэхээр танай компани зүгээс яг стратегийн болгонд өвчнөө ер нь жил тутмынхаа кофений дөрөв таны дурдаг $1 гэж байгаа. Тэр үнийг тогтвортой хадгалахад ер нь ямар бодлого барьдаг вэ? Мэдээж тэр шилжилтэнд бол одоо majority буюу давмгаалах хэсэг хэрэглэгчд бас яг тэр танай кофег авч байгаа байх л та. Мэдээж одоо бид манай кофе зөвхөн одоо convenience-аар зарагддаггүй байгаа. Convenience буюу одоо айтхтай дэлгүүрүүдээр зарагдж байгаа кофений одоо blend буюу одоо холимог кофе байгаа. Тэр нэг өөр одоо кофе шопууд дээр орж хэрэглэх хүсэлтэй хүмүүст зориулсан гэртээ бас чанж уух хүсэлтэй хүмүүст зориулсан гэх мэтчлэн бүтээгдэхүүн блендүүд нь single origin гэдэг юм уу зөвхөн нэг бүсээс ирсэн нэг улсаас ирсэн кофеч гэдэг юм уу энүүгээрээ нэлээд ялгаатай байгаа. Нэгдүгээрт тэгэхээр CEO бол манай одоогоор юуны борлуулалтын нэг 40-50% эзэлдэг. Тэгэхээр үлдсэн дахиад өөр бусад кофе шоп, хотел, ресторан, кафе, хорека салбар гэдэг шүү дээ, тийшээ зарагдаж байгаа. За тэгээд кофений үнийг тогтвортой барихтай холбоотойгоор ер нь бол хамгийн гол нь кофений үнд нөлөөлдөг гол хүчин зүйл нь одоо аяга кофений үнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол мэдээж нөө green bean буюу манай кофений үрийн үн байгаа. Үр гэдэг маань одоо гадаад зах зээл дээрх логистикийн кранч байна уу, улс төрийн асуудлууд байна уу, сая жишээлх юм бол одоо Трампын тариф гэдгээс шалтгаалаад савлж авах жишээ нэг гэдэг юм уу те. Кофений маань бараг 70-80% энэ аяга кофе гарах кофе хууртай холбоотой зардлын 70-80%-ийг нь зарим тохиолдолд бол түнээс ч дээш хувийг нь эзлэх тийм ютайдаг эзэлдэг юм ногоон үрийн маань үн баггүй. Тэгэхээр нөгөө гол нь бид ногоон үрийнхаа тэр нь суур болдог юм. Тийм, ногоон үрийнхаа зардал одоо тэр зах зээлийг л маш их харж явдаг гэсэн үг. Кофений бизнес гэхээр ялангуяа одоо би зүгээр кофений FMCG бизнес, food beverage бизнес юм уу гэхээр цаагаараа өглөөр гараа гэх юм уу да. Санхүүгийн бизнес гэж ойлгодог. Тээвэр логистикийн бас бизнес гэж ойлгодог. Тэрэн дээр маш их эрсдэл гардаг учраас тэр эрсдлүүдээ одоо кофений ялангуяа гаднаас оруулж ирж байгаа одоо трейдинг хийж байгаа энэ компаниуд маань тэр эрсдлүүдээ маш их анхаарч явж байвал одоо энэ зардлаа барих бас хянаж чадна. Тэгжээж одоо эцэг хэрэглэгчид хүрэх зардал маань бас доктортой байх боломжтой болдог. За танд урилга хүлээн авч хүрэлцээж ярилцсанд баярлалаа.